Намайг Чулуунбатын Зул Цэцэг гэдэг. Би одоо 36 настай. За анх кендогийн тухай 2008 онд олж мэдчихсэн. Тэгээ тэр үед бол ягаад ч бас зориг хүрээгүй, магадгүй нөгөө залуу тэгэхэд би 25 настай жаахан ичсэн. Ингээд 10 жилийн дараа NHK суугаар санаандгүй кендогийн тухай гарч байхыг нөгөө сонирхож үзээд тэгээд гинт нөгөө өмнө нь бодож исэн юм маань одоо буцаад сэргсэн л дээ. Тэгээд одоо кендогоор хичээлж эхлэе. Тухайн үед би хоёр хүүхэд гаргаад яг гэртээ нэлээд удаан суудсан. Бас спортоор хичээллэхээр бас оролдоод фитнест нэлээд явж үзээд бас нэг л тийм сонирхлынхаа юмыг олж чадахгүй тэр үедээ нөгөө бүр эртнийхээ сонирхлыг дахин одоо санагалзаад ингээд кендогоор хичээллэхээр шийдсэн. Кендогоор хичээллээд миний хувьд нэлээд их өөрчлөлтүүд гарсан. За нэгдүгээрт бол яг би нөгөө өөрөөсөө насаар дүү болон үеийн хүмүүстэйгээ хамт хичээллээд ингээд бас тэдэн шиг юм эрч хүчийг олж авсан. Бас кендо гэдэг маань зөвхөн бие бэлтрийн хөгжлөөс гадна сэтгэл зүйн хувьд хүнд бол маш их эерэг өөрчлөлт өгдөг ийм спортын төрөл байгаа. Мөн гоо зүйн талын бас мэдлэг хүмүүжил олгодог ийм өргөн хүрээний спорт гэдгээр одоо гэдэг надад их таалагддаг. Ер нь бол яг удаан хугацаанд ингээ хөдөлгөөнгүй гэртээ идэвхгүй амьдралд дасснаас болоод ерөнхийдөө бие их хөшдөг, амархан сэтгэл санаагаар унж босдог одоо сэтгэл санааны тогтворгүй байдал давмгаалсан тийм байдалтай байсан. Яг ингээд кендод ороод хичээлсний дараа бол ерөнхийдөө биеийн төсвөржилт одоо эрч хүчтэй байдал одоо ядрах мэдрэмж алга болсон. Яг тухайн үедээ эхэлсэн бол жишээ нь одоо бол би ингээд 10 жил хичээлсэн, магадгүй олон улсын одоо 3-4 дан зэвтэй байх боломжтой байсан. Тэгэхээр ингэж харамсаж суух биш. Ер нь бол одоо хичнээн цаг хугацаа хүний хүлээдгүй ч гэсэн эхлэх цаг бол хүн болгонд байдаг. Тийм болохоор одоо залуучууд минь хэрвээ ямар нэг юмыг сонирхсон тэрийг одоо хичээллэхээр хүссэн эсвэл ямар нэгэн ажлыг эхлүүлэхийг хүссэн бол яг тухайн цаг үедээ зоригтой одоо эхлэхийг зоригжуулж хэлж байна. Яагаад тэгэхээр хин нэгний чи энийг чадахгүй шүү. Өө эн чи юу юм бэ? Чи юм хийх гэж байгаа юм уу гэд ийм байдлаас болж өөрийнхөө хүсэл зорилгыг алдаж болохгүй. Тэрэндээ одоо ямагт үнэнч байж одоо хүрэх гэсэн газараа хүрэх хэрэгтэй л гэж зөвлөмөр байна.